За хайдаггүй. За сайн уу. За шинэ 7 хоногийн мэнд ажилласан. Чамар юу байна? Өө тайван да. Өвлийн олимп үзлээ. Өвлийн олимпийн нээлт үзлээ. Тэгээд скигэр бордоор болгож орж байна. Чи өвлийн олимп үзээ шууд за би ерөнхийдөө бордоор одоо ски хийхтэй байна гэж бодсон эсвэл өмнө угаасаа ярьжсэн. Өмнө бодсаасан. Тий. За дараачуудад хамт явж шаарлаа. За окей. Окей. За энэ 7 хоног чинь таны сонгож авсан мэдээнүүдийг харсан. Айгу том мэдээд. За хүнд тэгээд шууд энэ 7 хоногийн мэдээгээ танилцуулаач. За хүнд гэхдээ час хийсэн 4 гоё мэдээ байгаа тий. Эхнийх нь болохоор бидний бүгд мэдэх одоо төлбөр тооцооны үйлчилгээний компани PayPal гэдэг дэлхийд дээрх хамгийн том төлбөрийн компани үнэлгээ одоо түүхэндээ байгаагүйгээр хамгийн доошоо явж одоо ерөнхийдөө газарт буулаа тэр юу болов. Хоёрдугаар мэдээ болохоор Spotify гэдэг манай компани гэж байна. Spotify ном зарж эхэлсэн гинөө тий. За тэрийг хоёлаа сонирхно. Гурав дахь нь болохоор за Rio Tinto гэдэг компани Glencore гэдэг бас нэг том одоо ашигт мультиплеер майнинг компани 260 тэрбум доллараар худалдаа авах гэрээ нэлээд одоо яригдсан байгаа. Тэгсэн чинь тэр гэрээ сая 2 хоногийн өмнө 1 хоногийн өмнө ингээд ерөнхийдөө цуцлагдлаа. Тэр юу болов? За тэгээд дөрөв дэх буюу хамгийн сүүлийн мэдээ болохоор OpenAI-гийн Codex өөрийнхөө Epic Macintosh OS дээр ингээд гаргасан байна. Тэр юу гэсэн үг вэ гэдгийг бас хоёулаа ярилцаа. Тэгээд дуусгах уу. За тэгээд шууд сэдв рүү орцгоё. За хамгийн эхний мэдээ бол PayPal буюу хамгийн төлбөр тооцооны үндсэн компани болох үнэлгээ нь бол нэлээд уналттай орж ирсэн. Энэ бол миний сонсноор бол бараг түүхэн доод үзүүлэлт гэж хүмүүс тайлбарлаад байгаа шүү. Тэгээ энэ юу болоод байна? Төлбөр тооцооны систем дээр ажиллаж байгаа хүний хувьд юу гэж харж байна вэ гэдгээс шууд яриагаа эхлэх юм бол за ер нь бол PayPal гэдэг компанийг бараг сонсоогүй хүмүүс байхгүй бах. Яагаад гэвэл яхаарахгүй дэлхийд дээрх хамгийн том компани. Гэхдээ хүмүүс юугаараа илүү PayPal-ыг илүү мэддэг вэ гэхээр анх одоо PayPal-ыг яг үүсгэн байгуулж исэн ингээ хүмүүсийнх нь тэр хүмүүс амар одоо нэр хүндтэй хүмүүс байдаг те. Чи бас магадгүй сонсч ирсэн баг. PayPal Mafia гэдэг PayPal-ийн Maf гэдэг. Тэгээд PayPal-ийн Mafia-ын дотор буюу одоо яг үүсгэн байгуулж исэн хүмүүсийн зарим хүмүүсийг ингээд нэр дурдах юм бол Elon Musk байна. Тэ. За тэгээ Elon Musk нь PayPal-аас гараад мэдээж Tesla, SpaceX тэ ингээд зөндөө олон компаниудыг ингээ үүсгэж явж байгаа. Мэдээж дэлхийд дээр хамгийн одоо баян хүн сууж байна. За тэрний ард Peter Thiel гэдэг бас залуу байгаа. Peter Thiel болохоор Palantir тэ Founders Fund гэдэг зөндөө олон бас том компаниуд ингээ үүсгэж байсан. Reid Hoffman-ыг бас та нар мэдэх байх. Reid Hoffman чинь PayPal-ын дараа одоо LinkedIn-ийг жишээ нь үүсгэжсэн мө. Тэгээ ингээ том ерөнхийдөө нэрүүд байгаа. Тэгэхээр PayPal чинь өөрөө маш юм том экосистем юм байна. За саяхан юу болов гэсэн чинь одоо чи яг нөгөө бүх компаниуд чинь одоо дөрөвдүгээр үйлрэлийнхаа ингээ тайланг ингээ гаргадаг тий. Тэгсэн чинь сая PayPal-ийн дөрөвдүгээр үйлрэлийн тайлан гарангууд хувьцаа нь 20%-аар унаад тэгээд 2021 онд болохоор тухайн компани одоо өөрийнхөө түүхэнд хамгийн өндөр үнэлгээнд дээр очиж исэн билээ ковидын үеэр. Тэр үед болохоор 360 тэрбум долларын үнэлгээтэй компани байсан. Тэгсэн чинь өнөөдөр хэд болсон гэж бодож байна? 40 тэрбум болсон байна. 360-аас 40 руу унж нийт үнэлгээнийхаа бараг 90%-ийг ингээд алдсан байна гинэ. Тэрнтэй бас дамжуулаад өөрийнхөө одоо CEO-г захирлыг 3 жилд 3 удаа одоо сольсон байгаа байхгүй юу. Хамгийн ихний захирал нь болохоор 10 хэдэн жил ингээ удирдсан Dan Schulman гэдэг залуу байдаг. Энэ залуу бол одоо энэ PayPal-ыг бол яг ингээд өргөчөхөд те одоо өнөөдрийн ингээд цэгт хүрэхэд бол бас нэлээд одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулсан залуу. Гэхдээ яг энэ төлбөр тооцооч нь бол бас нэлийн өрсөлдөөнтэй одоо индастри салбар байгаа тий. За тэгээд Apple Wallet, Google Wallet, Samsung Wallet за тэгээд төлбөр тооцооны процесс гэдэг Stripe, Adyen гэл зөндөө олон компаниуд ингээ орж ирээд өөрийнх нь зах зээлийг нэлийн авсан гэж үзээд ерөнхийдөө PayPal компани бол энэ Dan Schulman гэдэг хүнийг бол ингээ солиод тэгээд шинэ хүн татаж оруулсан юм билэ. Тэр хүнийх нь нэр нь болохоор Alex Chris гэж залуу. Энэ болохоор Intuit гэдэг компаниас орж ирсэн. За тэгээд 1 жил хүрэлгүй ингээд ерөнхийдөө бол дахиад ажиллаа ингээд өгөөд халагдлаа. Одоо шинээр нэг гараа орж ирж байна. Тэр нь болохоор HP гэдэг компаниас орж ирж байгаа. Илүү нэг тийм хардвер дээр суурилсан залуу Enrique Lores гэдэг залуу байгаа. Тэгэхээр энэ залуу бол одоо энэ одоо нөгөө нэг живж байгаа одоо тэ завиг аврах одоо нэг энэ хүн орж ирж байна. Гэхдээ хүмүүст нэх таалагдсан уу гэхээр бас
таалагдаагүй байж магадгүй гэсэн одоо юу байна. Ягаад гэвэл яг энэ нэрийг хэлсэн чинь 20%-аар хувийн дахиад манай нэг хувьцаа нь унсан байна. За тэгээд иймэрхүү юм ерөнхийдөө бол том зургаар бол боллоо. Тэгэхээр PayPal гэдэг бол би нөгөө төлбөрийн үйлчилгээ Apple Pay, Google Pay энтертэй ер нь бол жоохон ойролцоо олгоод байна. Би өөрөө PayPal-ыг ашиглаж үзээгүй. Гэхдээ ер нь бол PayPal Holdings гэж ярих юм бол ер нь PayPal ч юу гэдэг компани юм бэ те. Аль зах зээл рүү илүү хөрвж ажилладаг компани юм бэ гэдгийг ярилцах юм бол за PayPal бол ерөөсөө дэлхийд дээрх нэг номерын төлбөр тооцооны компани гэж маш олон жил яригдсан. Юу хийдэг вэ гэхээр дотроо 3 төрлийн бизнес байгаа. За тэгтээ тэрийг ярихаас өмнө нийт хэрэглэгчдийн аваад үзэх юм бол 439 сая хэрэглэгч өнөөдөр бол байдаг. За тэгээд ингээд ямар нэгэн одоо төлбөр тооцоо ингээд явагдахад тэр чи одоо payments volume гэж нэг одоо нөх хэмжээ гэж байна штэ. Тэр нь болохоор түрүү жил 1.79 триллион одоо ийм доллар энэ PayPal-гийн одоо энэ экосистем дээр ингэж солилцсон байгаа байхгүй тий. За тэгээд жилийнх нь орлого нь бол 33 тэрбум долларын ийм ерөнхийдөө бол компани байгаа. За тэгээд хаана үйлчлэгээгээ илүү явуулдаг гэхээр Америкт тэгээд Европт тэгээд ерөнхийдөө Азид. Гэхдээ тэр дундаа бол хамгийн том зах зээлүүд нь бол Америк. За тэгээд UK буюу Англи, тэгээд Германд ерөөхдөө хамгийн их үйлчлэгээдээ явуулдаг. Тэгтээ ер нь бол ингээд дэлхийн бараг бүх орнуудад бол үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй маркетад өөр ингэсэн үйл ажиллагаатай. Тэгээд 25 өөр одоо currency-гаар ингээд явдаг. 36 сая одоо худалдагчид гэх юм уу merchants гэдэг чинь тий худалдаачдтай ийм том экосистем байгаа. За гурван бизнес нь юу гэхээр хамгийн ихний бизнес нь зүгээр ингээд энгийнээр өнөөдөр айгу ярихыг бол хичээж байна тий. Тэгэхээр эхний бизнес нь болохоор branded checkout гэж байгаа. Branded checkout гэдэг нь зүгээр л одоо чи өнөөдөр онлайнаар нэг за Nike вебсайт руу орлоо. Nike вебсайт руу ороод нэг хөөрхөн гутал харлаа тий. Тэр гутлыг ингээд яг авах гад одоо яг нөгөө checkout төлбөр тооцоо хийх одоо нөгөө нэг пэйжн дээр очлоо штэ. Тэгэн гут pay with PayPal гэдэг байгаа байхгүй юу? PayPal-аар ингээд та төлж болно шүүгээд. Тэгээд тэр нь болохоор PayPal-ийнх нь өөрийнх нь одоо юм лого байгаа байхгүй юу? Цэнхэр шаранхтэй. Тэрэн дээр ингээд чи худалдаа авалт ингээд дараад тэгээд худалдаа авалт ингээд дуслаа. Энийг болохоор branded checkout гэж байгаа. Тэр нь болохоор эхнийх нь бизнес. Хоёр дахь нь болохоор за чи дахиад Nike руу орлоо заяа. Тэгээ Nike руу орсон чинь зүгээр өөрийнхөө нэг кредит картныхаа бас нөгөө мэдээллүүдийг ингээд нөгөө адрес эдрээ ингээд өгөөд тэгээд чи бас тооцоогоо хийж болно шүү дээ тий. Тэр нь болохоор энэ PayPal-ийнх нь хоёр дахь бизнес байхгүй юу? Тухайн одоо merchant буюу худалдаачдыг тий тийм төлбөрийнх нь одоо процесс хийх энэ нөгөө талынх нь ингээд технологийн ерөөхдөө боломжийг олгож ийн гэсэн үг тий. Гурав дахь нь болохоор Venmo гэдэг бүтээгдэхүүн байдаг. Venmo гэдэг бүтээгдэхүүн болохоор Америкт одоо ерөнхийдөө хамгийн том peer to peer үйлчилгээ явуулдаг гэсэн үг. Peer to peer гэдэг нь болохоор хоёулаа өнөөдөр нэг хоолнд нэг $100 хоолнд орлоо амар үнэтэй хоолнтэй орлоо. Тэгээд яг би эхлээд за төлчлээ гэж бодъё те. Тэгээд дараа нь хоёулаа тэгтээ хоорондоо хуваа. Тэгээд би чамраас $50 одоо нэх хэрэгтэй штэ нэхэмжлэн. Эсвэл чи над руу $50 явуулах гэх юм бол энэ Venmo гэдэг одоо аппликейшн тийм над руу явуулна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болгоно peer to peer буюу одоо хоёр хүний хоорондын ч юм уу те хүмүүсийн хоорондын мөнгө одоо шилжүүлэх ийм апп байгаа. Тэгээ ийм ерөнхийдөө 3 том бизнестэй. За тэгэхээр миний бодлого харж байгаагаар ер нь технологийн одоо энэ бүх салбарын технологийн хувьцаанд ерөнхийдөө жоохон сул байна. Тэгээ энэ ер нь PayPal нөлөөлж байгаа болов. PayPal ер нь цаашаага та гүйцэтгэх захирлаа болов сольсон гэж сая таваас дурдлаа. Ер нь цаашаа ямар стратегийг барьж ажиллах гэдэг юм бол ер нь төлбөрийн систем дотроо PayPal ер нь хэрхэн өөрийнхөө үн цэнийг хадгалж авч үлдэх гээд байгаа юм болоо гэдэг аюу сайн байна л да. Одоогийн нөхцөл байдалд те. За яагаад PayPal ерөнхийдөө үнэн ингээд унаад байна вэ гэхээр энэ 3 бизнесээ одоо илүү гүнзгий харах хэрэгтэй. PayPal-ийн хамгийн ашигтай бизнес нь болохоор энэ эхнийх нь бизнес сегмент PayPal-аар төлөх. Тэр PayPal-ийн тэр лого гэдэг нь өөрөө маш тийм том брэнд байхгүй юу? Тэгээ бараг PayPal-аар төлчих ч юм уу тийм үг байгаа. Яагаад энэ амар ашигтай бизнес вэ гэхээр ингэдэг байхгүй юу? Өнөөдөр чи худалдагч хүн байна те merchant өөрөнгө гэсэн ингээ вебсайттай. За тэгээд статистик байхгүй юу? Хэрвээ ямар нэгэн хэрэглэгч одоо онлайнаар ингээд вебсайтанд ороод тэгээд тэр тухайн вебсайтаар одоо бүтээгдэхүүн худалдаа авах яг эцсээр хэрвээ PayPal-ийн тэр ботон лого хэрвээ байхгүй байх юм бол худалдаа авах авалтынх нь одоо магадлал нь 70% ундаг. PayPal-ийн button байх юм бол худалдаа авах нөгөөхөөр хэлэх юм бол PayPal-ийн button байх юм бол худалдан авах одоо магадлал нь 70% өсдөг. Тим амар брэнд павертай байгаа хгүй PayPal. Тийм ч учраас
PayPal-ийн тэр одоо товчлуур буюу баттнаар худалдаа авалт хийхэд PayPal merchant-ээс болохоор ерөнхийдөө 2.9 plus 30 cents гэдэг. Тэгэхээр нэг 3% одоо ашиг олдог байхгүй юу? Тэгээ энэ 3%-аа бүгдийг яг өөрийнхөө одоо ашиг болгож авдаг. Тэгэхээр $100 одоо бараа хийх одоо гүйлгээ хийхэд тий тэндээс $3 нь PayPal-ийн одоо карма руу ерөнхийдөө ингээд орж идэг байхгүй юу? Буюу Nike-гаас $3 авах гэдэг шүү дээ. Nike-гаас $3 аваад байна. За тэгээд юу н энд амар гайхамшигтай модель вэ гэхээр Nike өнөөдөр PayPal-ийн тэр баттныг одоо бий болгохын тулд өөрөө PayPal-ийн яг аккаунт бий болгох хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо PayPal дотроо нэг тийм мөнгө байршуулах аккаунт merchant талдаа бас бий болгоод худалдаа авж байгаа хүн чинь болохоор PayPal-аар худалдаа авалт хийхин тулд бас өөрийнхөө PayPal-ийн аккаунтыг бас бий болгоно. Тэгэхээр ингээд худалдан авагч буюу одоо худалдаа авалт хийж байгаа хүнтэй үйлчлүүлэгч болон худалдагч хоёр нь хоёулаа PayPal-ийн аккаунттай байж энэ худалдаа авалт ерөнхийдөө бол хийгдэнэ. Тэгэхээр эн чинь болохоор тэр нөгөө нэг банк, network, rail ингээд нөгөө нэг өөр бас нэг юм одоо төлбөр тооцооны нэг экосистем байгаа шүү дээ. Тэр экосистемээс ерөнхийдөө гарчиж байгаа байхгүй юу? Зөвхөн PayPal-ийн экосистем дотор хоёр хүний худалдаа авалт хийгддэг байхгүй юу? Merchant, user хоёрын хооронд тэгэнгუთ тэндээсээ бүх ашгаа буюу тэр $3 худалдаа хийдэг авдаг байхгүй юу? Тэр нь бол яа тийм учраас энэ амар ашигтай бизнес. Хоёр дахь сегмент гээд би нэг ярьсан шүү дээ. Тэрэн дээр болохоор Tuka Nike руу оронгуудаа зүгээр өөрийнхөө кредит картныхаа 16 оронтой бада тэрийг ингээ хийгээд тэгээд төлбөр хийж штэ. Тэнд яадаг вэ гэхээр бас уг нь бол PayPal мó одоо тэр ардлынх нь болохоор компани болохоор Braintree гэдэг технологи. Тэрэн дээр болохоор бас уг нь 3% төлдөг байхгүй юу? Тэгтээ тэр $3-ыг өнөөдөр PayPal $3 бүгдийг авдаггүй. Тэр $3-ийнх нь болохоор 198% буюу бараг $2 нь болохоор тэр кредит картыг бий болгосон ишүү хийж байгаа нөгөө нэг банк нь авдаг байхгүй юу? Буюу Visa Enter гэсэн үг үү? Visa арай биш. Тэр кредит карт нь болохоор Chase карт гэж болно. Одоо JP Morgan Chase ч юм уу. Тэгэхээр JP Morgan гэдэг компани тэр $3-ийнх нь $2 авчин заяа. За тэгээд дараа нь болохоор тэр кредит карт чинь болохоор ямар нэгэн network дээр бий болсон байгаа. Тэр нь болохоор яг чиний хэлсэн шиг Mastercard юм уу, Visa юм уу, Amex юм уу те. Тэд нар нь болохоор өөрсдийнхөө нэг бас 50 цент мэнтийг авчин заяа. Тэгэнгუთ тэнд дахиад нэг 50 цент үлдчихэж штэ. Ерөнхийдөө бол дунджаар нэг 20 цент л авдیں۔ Braintree. Тэгэхээр PayPal-ийн эхний сегмент нь болохоор $3 гуруулan гээд аавна. PayPal-ийн хоёр дахь сегмент нь болохоор 20 цент л авдаг ийм бизнес байгаа байхгүй юу? Тэгтээ яг дараа нь чиний асуултыг зөвөр хариулахад яагаад юу болоод байна вэ гэхээр энэ PayPal чинь болохоор ерөнхийдөө энэ вебсайтын онлайныг ер нь атгацсан байхгүй юу? Одоо ингээд онлайнаар одоо вебсайтаар чи компьютеророо вебсайтаар онлайн төлбөр тооцоо ингээ худалдаа авалт ер нь хийхэд тэрийг бол ер нь PayPal өнөөдөр ч гэсэн атгацсан байгаа. Дэлхийн нийт зах зээлийн бараг 50-70% байдаг байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс одоо хэр их ерөнхийдөө онлайнаар худалдаа авалт хийж байна. Компьютероор бол мэдээж зөндөө хийж байгаа. Тэгтээ уцаараа айгүй их одоо гар уцаараа айгүй хийдэг болсон тий. Олон pay ашиглаад хийж байна тий. Тэгсэн чинь гар уцаараа хүмүүс яадаг вэ гэсэн чинь дэлхийд даяар ингээ хараадсэн чинь өнөөдөр PayPal-ийн зах зээл ингээ унаад л байгаа байхгүй жил болгоо. Хин эзлээд байна гэсэн чинь Samsung Wallet, Google Wallet, Apple Wallet. Бид нэр тэр зах зээлийн амар их барьж авч байгаа. За тэгвэл 3 дахь аргаар чи бас худалдаа авалт хийж бол тэр нь хаана вэ гэхээр яг физиклэр одоо зүгээр одоо CEO ороод ч юм уу те яг ингээд чи дэлгүүрт ор худалдаа авалт хийн штэ хин ер нь PayPal-аар худалдаа авалт хийх вэ зөвхөн өөрийнхөө кредит картаар одоо болохоор хүн болгоо NFC ашиглаад нөгөө Apple-аар Apple-аар мө Google-ээр юм уу те Samsung-аар ингээд аваад байгаа. Тэгэхээр ингээд чи нийт ерөнхийдөө худалдан авалтыг 3 хувааж болж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор яг компьютероор веб онлайн худалдаа авалт, хоёр дахь нь болохоор утсаар онлайн худалдаа авалт, гурав дахь нь болохоор физикал худалдаа авалт гэдэг. Тэгээд энэ гурван одоо салбарын гэх юм уу зөвхөн ганцхан салбарт нь л өнөөдөр PayPal тодорхой хэмжээний одоо хүчтэй нөгөө хоёр салбараа ерөөхдөө алдсан учраас энэ PayPal-ийн үнэлгээ ингээ унаад байна. За сүүлийн асуулт ер нь тэгээд PayPal за ийм байгаа тэгээд цаашдаа яах юм дахиад утсан дээр ингээд төлбөр тооцооны систем байрлуулж эхлэх юм уу? Ер нь яа гэж бодоод байгаа юм? За эднэрийн ярьж байгаагаар бол одоо энэ номер 1 сегментээ бол тодорхой хэмжээнд бол ингээд хамгаалах хэрэгтэй гэж бол барина гэж хараад байна. Хоёр дахь нь болохоор энэ fast lane гэдэг нэг шинэ технологи гаргаж ирлээ. Тэр нь болохоор энэ guest checkout-тай холбоотой. Guest checkout гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чи за Nike руу биш чиний хаамаагүй вебсайт руу орлоо заяа. Чи тэр вебсайтыг хэрэглэж өрөөсөө биш. Тэгэн гоо чамд ямар сонголт ордог вэ гэхээр чи ингэдэй
чи тэр мерченттэй өмнө нь ерөөсө харилцаж байгаа учраас тэр мерчент чиний талаарх мэдээлэл чамд ерөөсө тэр мерчентэд байхгүй те. Тэгэхээр чи тэр мерчентийнх нь яг тэр одоо хуудсан дээр өөрийнхөө нэг бүх мэдээллүүдийг ингээл бичнэ, мануалаар бичнэ. Тэр бүр амар ядаргаатай процесс байгаа шүү дээ те. Тэрийг болохоор PayPal өнөөдөр амарчилж байгаа байхгүй юу? Яаж амарчилж байна вэ гэхээр тэрнийх нь ард нь болохоор Fast Lane гэдэг нэг юм хийцэн байгаа. Тэгээ тэр Fast Lane нь болохоор чиний кредит картын мэдээлэл, ерөнхийдөө төлбөр тооцоотой холбоотой бүх мэдээлэлүүд ерөнхийдөө хадгалсан байгаа заяа. Тэгээд тэрийг чинь нэг л удаа ингээд хадгалуулчих юм бол дараа нь яах вэ гэхээр чи энэ дэлхий дээрх ямар ч хамаагүй одоо вебсайт руу ингээд орно штэ. Урд өмнө хэрэглэж байгаагүй guest checkout-аар ингээд ороход тэр guest checkout нь чамаас зөвхөн email адрес л хүснэ. За тэгээд чи тэр email адресыг ингээд хүсэн гот email адресаа хийн штэ. Тэгэн гот чиний утастай холбоотой байгаа. Утсан дээр чинь болохоор OTP гэдэг one time password орж ирнэ. Тэгээд чи тэр password-аар өөрийгөө authenticate хийх юм бол төлбөр тооцооны бүх мэдээлэлүүд нь autofill-ээр автоматар ингээд гараад ирж байгаа байхгүй юу. Тэр бизнес руу ерөнхийдөө PayPal орох гэж агуу хичээж байна. Хоёрт гурав дахь нь болохоор хоёулаа Venmo-г баг ярьж амжаагүй. Гэхдээ Venmo гэдэг нь болохоор энэ peer to peer гэдэг те. Одоо Америкт бол бүр ингээд absolutely номер 1 одоо app болцсон байхгүй яг энэ peer to peer дээр энэ өнөөдөр 100 сая active одоо 100 сая хэрэглэгчтэй ийм app байгаа. Тэгээ энэ нь болохоор хамгийн анх 2014 онд байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 2021 22 он хүртэл ерөөдөө ямар ч мөнгө хийгээгүй ерөөсөө бүр completely loss leader-ээс байхгүй юу. Яагаад маш их мөнгө алдсан бэ гэхээр ерөөсөө л хэрэглэгчийн одоо нөгөө benefit-ийг те их scale-ээс maximum хийгэлсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн 100 сая хэрэглэгчтэй болсон. 100 сая хэрэглэгчтэй болонгууд одоо шууд Venmo-гийн debit card, credit card, за тэгээд pay with Venmo гэх зөндөө олон одоо функцүүд гаргаад тэр функцүүдээс одоо мөнгө хийгээд эхэлсэн. Тэгсэн чинь сая 2025 онд 1.6 тэрбум долларын орлоготой ингээ болоо явцсан байгаа. Тэгэхээр энэ бол ингээд бас айгүй том боломж байна гэж харж байгаа. За тэгээд шинэ бизнесүүд байгаа. Хоёулаа зөвхөн 3хан бизнес гарсан. Дөрөв дахь бизнес нь болохоор Buy Now Pay Later. Одоо төлөө дараа яах гэх те. Тэрийг болохоор PayPal одоо айгүй сайн одоо хэрэгжилж байгаа энэ бас сайн функц. Бас нэг одоо 5 дахь нь болохоор нөгөө stablecoin. PayPal өөр нэгэн одоо stablecoin-аас гаргаад ирсэн stablecoin бизнес руу орж ийн. 6 дахь нь болохоор ads бизнес. Мэдээж бүх технологи компани ads руу ордог те. Бас ингээ ads руу орж ийн. Тэгэхээр эднэр нь бол яг нөгөө Google-ийн хоёулаа нөгөө Moonshot Factory гэж ярьдаг байсан шүү дээ. Тэрэн шиг бас нэг юм side бизнесүүд бас байна. Тэгтээ ингээ том зургаараа хараад үзэхэд өнөөдөр PayPal бол яг энэ payment process дээр болохоор Stripe, Adyen гэдэг ингээд зөндөө олон компаниудад ерөнхийдөө зах зээлээ алдчихээн. За тэгээд яг энэ бусад нүүн хэсгүүд дээр болохоор Apple Wallet, Google Wallet, Samsung Wallet эднэр дээр бас ингээд алдчихээн те. Тэгээд ер нь бол хэцүү байгаа учраас өнөөдөр ингээд 40 тэрбум долларын үнэлгээтэй болцсон байна. Ирээдүйн ерөнхийдөө бол бүрхэх байна. За нэг юм ярьчаад тэгээд дараагаас дээр гэхдээ ер нь бол боломжтой юм уу гэхгүй яг одоо ингээд шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж байна гэдэг. Би жишээлбэл Солонгост анх ирчээд нөө бүх юм Солонгос ингээд онлайнаар явд юм байна шүү дээ. Тэнгүүд надад ингээд зөвхөн гар утаслагаад хангалтайсан байхгүй. Би Apple Pay бүртгүүл чинь. Тэгээ би Apple Pay-ээс лаптоп руугаа холбогдох юм бол тэр нөгөө яриад байгаа guest mode дээр би заавал тэр одоо сайтад бүртгүүлэхгүйгээр зөвхөн Apple Pay-ийн картыг дрон гэдэг тэгэхэд миний бүх мэдээллүүд фейл хийгдэнэ. Тэгээ миний аюулгүй байдлаар Apple Pay өөрөө ангаад явчихна. Тэгээ ер нь одоо ингээд дандаа би бол Apple Pay ингээд ашигладаг хүний хувьд хэлэхдээ Samsung Pay ч гэсэн ижлэх юм бах. Дандаа л ингээд нэг л одоо товшоход миний бүх мэдээлэл онлайн орчинд ингээд ороод төлбөр болвол баг 5 секундтаар гарч байхгүй. Тэгэнгүүт бодоод үзэхээр PayPal ч ингээд баахан юм бүртгүүлэх юм байна те. Гар утсан дээр ингээд ер нь ашиглахад бас жоохон төвтэй. NFC технологиг бас хангалттай сайн оруулж ирээгүй байна гэхэд хэрэглэгчийн тоогоор ер нь баг бурах хандлага ажиглагдаад байгаа юм биш үү? Бүр яг одоо like you hit it in the nail гэдэг шиг бүр яг зөв ярьж байна заяа. Судалгаа гарсан байгаа. Apple Wallet-аар өөрийнхөө утсаар онлайн төлбөр тооцоо хийхэд гарч байгаа цаг нь болохоор 2-4 секунд. Ерөөсө 2-4 секундын дотор чи одоо payment хийх боломжийг өнөөдөр Apple Wallet үүсгэсэн байгаа. Тэгэхэд PayPal болохоор чиний хэлсэн шиг илүү олон нэг юунууд байгаа болохоор friction байгаа учраас 15-аас 20 секунд гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь бол ADAP-ийн те нөгөө convenience талаасаа бол эн чинь Apple Wallet-ийг хэрэглэхэд өнөөдөр хамаагүй жишээ нь ингээд ерөнхийдөө бол амар болчихж байгаа. Яагаад Apple Wallet PayPal-ыг ингээд харьцуулахад хамаагүй хурдан байж чадчихна гэхээр чиний бүх мэдээллүүдийг угаасаа Apple ID дотор өнөөдөр хадгалсан байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг merchant-ээс чиний одоо хэрэглэгчийн мэдээллийг өнөөдөр татаж авах ямар шаардлагагүй.
чиний бүх мэдээлэл өнөөдөр одоо device-н дээр байгаа. Тэгэхээр device-н дээр байгаа бүх мэдээллүүдийг чинь бүх merchant-үүд дээр өнөөдөр autofill байдлаар гаргаж ирээл төлбөр тооцоогч нь шууд хийчихэж байгаа байхгүй юу? Энтэй хизээч өнөөдөр PayPal ерөнхийдөө бол баг өрсөлдөх боломжгүй. Тэр Fastlane-ийг гаргаж ирлээ гэд хизээч 2-4 секунд болж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ Apple-ийн одоо operating system дээр тий үйлдвэрлэлийн систем дээр бол Apple Wallet-аас илүү payment бараг structure бараг гарч ирэхгүй. Тэрнтэй яг адилхан өнөөдөр Android дээр нэг бол Google Wallet, нэг бол Samsung Wallet байгаа. Бит хоёртой PayPal бас ингээ өрсөлдөхөд маш хэцүү болоод эхэлсэн байгаа. Чи ч гэсэн Солонгост харж байгаа тий. Өнөөдөр бол нэг бол чи Samsung Wallet-ээр хэрэглэж, нэг бол Google Wallet-ээр хэрэглэж чинь. А Солонгос яг илүү ниш тэрэн дээр одоо Kakao Pay, Naver Pay тэр нэг онлайн илүү хатгацсан байгаа тий. Гэхдээ rest of the world дэлхий дээр бол тийм биш. Нэг ийм global wallet-ууд нь хамаагүй хүчтэй байгаа. Тэгэхээр амар гоё асуулаа баярлалаа. Окей, за тэгвэл ерөнхийдөө нэг иймэрхүү байна гэж тэгээд шинэ гүйцэтгэх захирлын оролцоо итгэв зүтгэлийг харъя да. Окей, за тэгээ. За хоёрдугаар мэдээ болохоор Spotify physical тий нэг мэдсэн чинь ном зараад эхэллээ. За энэ юу болж байна? Хүн болгон дижитал ертөнц рүү ингээ явж байхад манай хүн яг ингээд жоохон 360 эргэчвэ гэж бас хүмүүс 180 эргэчлээ гэдэг үлээ. За энэ юу болоод байна? За Spotify ч өөр нэг 2008 онд үүсгэн байгуулагдсан аудио стримингийн үйлчлэлтэй. Дотроо ер нь аудио бук, тэгээ подкаст, тэгээ дээрээс нь аудио хэлбэрээр ингээ хүмүүс дуу сонсох боломжтой платформ. Тэгээд ерөнхийдөө бол орлогын ихэнх хувийг нөгөө юунаас бүртгүүлж байгаа. Одоо дуу хөгжмийн зах зээлээс бүртгүүлж байгаа. Тэгээд нэг подкастын зах зээлээс нэг 10 орчим хувьтай. Тэгээд нэг 3-аас 4% нь л зөвхөн аудио буксан. Тэгсэн чинь яаж вэ гэдгсэн чинь өнгөрсөн 7 хоногт Bookshop гэдэг онлайн домен платформтай хамтраад ном зархаар болчихлоо. Энэ бол мэдээж хэрэглэгчдэд маш сонирхоор буусан. Тэгээд үндсэн концептыг бол өөрөөсөө юу гэж тайлбарлаж байгаа гэхээр Bookshop-тай хамтран та Spotify дээр ном сонсч байлаа гэж бодоход танд хэрвээ тэр ном таалагдах юм бол нэг товчлуур дараад тэр номын одоо хэвлэмэл хэлбэрийг авах боломжтойгоор үйлчлэгийг нэвтрүүлж байгаа гэсэн үг. Уншигчид айгүй олон төрлөөр номыг унших одоо төлөвтэй зан чанар хандлагууд ажиглаж байна гэнэ лээ. Тэгээд нэгдүгээрх юу нь бол одоо шалтгаан нь бол хамгийн нэгдүгээрт уншигчдад одоо олон төрлөөр олон боломжит нөхцлөөр номыг унших боломжийг олгож байгаа учраас олгох одоо хэрэгтэй байгаа учраас энэ Bookshop гэдэг доментэй хамтраад платформтай хамтраад ер нь бол номыг захим одоо хэвлэмжлэр нь унших одоо юуг бол гаргаж ирж байгаа юм байна гэж тайлбарлаж илээ. Хоёрдугаарт мэдээж бол зах зээлийн өрсөлдөө. Энэ дээр бол Spotify-ийн аудиобук дээр аудиобукийг хараад үзэх юм бол зах зээл дээр ер нь бол нэг 5 томоохон одоо аудиобукийн тоглогчд байд юм байна л да. Энийг би бас сая л мэдлээ. Amazon-ы Audible тэгээд Европын бас нэг юу байд юм байна платформ. Тэгээ 3-т нь болохоор Apple Book, 4-т нь болохоор юу байд юм байна Spotify. Тэгээд бодоод үзэхээр Amazon Audible Amazon ч болохоор өөрөө Amazon-оор ингээд номоо хэвлэмжлэр нь зарчиж байгаа. Тэгээд хэвлэмжлэр зарсан номоо Audible буюу захимаар ингээд сонсох боломжтой болчихж байгаа буюу ингээд хосолсон платформ болоод байгаа. Тэнгүүд Spotify-ын аудиобукийн зах зээл өрсөлдөхийн тулд бас нэг тийм ингээд хамтарсан буюу алингээр нь ч ингээд тэ номыг одоо биетээр нь унших боломжтой, мөн дээрээс нь одоо сонсонгоо унших сонсох боломжтойгоор хөгжүүл зах зээл өрсөлдөхийн тулд ийм үйлчлэг нэвтрүүлж ямаа гэсэн үндсэн одоо шалтгаануудыг бол тайлбарлаад байлээ. За тэгээд би яг одоо нэг customer journey гэдэг чтэй яг нэг одоо хэрэглэгч талаасаа яг юу болоод байна гэдэг энэ асуултыг асуумаар яг одоо функц талаасаа тэгэхээр page map гэдэг нэг энэ функцийг ерөөхдөө нэвтрүүлэн гэсэн чи нэг тэрийг нэг дэлгэрэнгүй яриач. Page map нь нэг бодлын ингээ анх ингээ сонсож байгаа хүнд бол вау нэрээ тийм байна штэ гэж одоо би бол их хүлээж авсан. Гэхдээ яг хэрэглэх юм бол бас нэг тийм төдийлөн юу байхгүй. Одоо ямар ч миний хувьд бол хэрэглэгчийн хувьд бол жоохон одоо сонирн байсан. Тэгээд энэ page map гэдэг үйлчлэгээ бас энэ сарын 2 сарын 5-нд introduce зарлаад тэгээ ер нь бол Англи, Их Британи, Америкийн нэгдсэн улсуудад бол ер нь нэвтрээд эхэлчихсэн. Тэр нь бол ингэх юм байна л да. Spotify ч өөрөө нэг сонсонгоо одоо номыг сонсож болдог. Тэгсэн чинь яах вэ гэхлээр та одоо e-book эсвэл бол одоо зүгээр битээр ингээ бүк уншиж жагаад за жолоо барих хэрэгтэй боллоо те эсвэл ингээ хоол хийх хэрэгтэй боллоо те энэ номыг гэхдээ ингээ үргэлжлүүлэг би сонсомоор байна гэж бодох юм бол та Spotify дээр байгаа нэг одоо технологиг ашиглаад буюу энэ нэг сканыг одоо технологиг ашиглаад та тэр номны хуудсыг скан хийлээ. Тэнгүүд тэр скан хийсэн хуудсыг уншаад аюу болох юм байна. Аудио болгож хэлбэрт хүргэх үндсэн концепт нь бол тийм байна. Тэгвэл энэ яаж хөгжүүлж байгаа гэхээр жишээлбэл e-book дээр та ингээ уншиж байгаа тохиолдолд за нэг хуудсыг уншлаа гэсэн чинь баруун доод болонгийн нэг хэсгийг одоо уншиж жагаад аудиороо ингээд
физиклээр унших боломжгүй аудиор унших хэрэгтэй боллоо гэж бодоход таны яг уншиж исэн хэсгээс эхлээд шууд таны ингээд чихвч рүү бол орж ирэх юм байна л та. Үндсэндээ буюу та шууд цаасан номноосоо буцаагаад аудио ном руу ингээд шилжих боломжтой функцийг танилцуулж илээ. Тэгээ энэний ард мэдээж маш томоохон одоо хиймэл оюуны технологи мөн дээрээс нь OCR билүү тийм технологи нэг скан хийдэг технологи явж байгаа юм байлээ. Тэгээд Spotify ч бас нэг яг хөө ингээд авууштай зүйл нь нөгөө одоо ямар подкаст сонсож чинь тэ эсвэл ямар дуу сонсож байгаагаас нь шалтгаалаад тань руу номын юу бол одоо recommend хийх боломжтой буюу ингээд санал болгох боломжтой гараа онцлог. Тэгээд тэр ч утгаараа энэ яг өрсөлд зах зээлийнхаа хувьд бол audible interest илүү тэр нөгөө арталт нь ажиллаж байгаа хиймэл оюухан болон технологиор илүү ялгардаараа бас онцлогтой юм байлээ. Гэхдээ page match бол яг TikTok ч гэдэг ч юм уу одоо бусад нөгөө платформуд дээр айгүй хандлт өндөртэй л аваад лээ. Хүмүүст айгүй хэрэглээд амар боллоо гэсэн одоо ревюнуудыг бол үзүүлээд илээ. Гэхдээ миний хувьд зүгээр бодоод үзэхээр нэг тийм шаардлагагүй ч юм шиг те яг үнэндээ ингээ физикал ном унших туртай хүнд бол тэр нэг шаардлагагүй ч юм шиг. Гэтэ яг нэг цаг хэмнэх ч юм уу те тийм хүнүүд Spotify дээр ерөөсөө ном уншиж байгаагүй манаас нас хашаагүй те ер нь баг энэ функцийг анхудаа л баг өөрөө бас ер нь бол нөгөө нэг дуу сонсдог стримингийн юугаар нь л сайн хүмүүсээ мэдэх боловч яалч үгүй энэ ч утгаараа илүү нөгөө юу л да жоохон зах зээлийн хувьд бол жижиг. Тэгэхээр сүүлийн асуулт нь болохоор Spotify яг энэ бол тийм амар том зах зээл гэж би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй том зах зээл баг. Тэгэхээр зүгээр Spotify-ийн нэг стратегийн үүднээс чи түрүүн бас хайлт ярьсан за Amazon эдэргээл те ерөнхийдөө энэ бусад ингээ өрсөлдөгчдөөсөө одоо өөрсдийнхөө сонсогчдыг алдахгүй тулд илүү нэг тийм одоо protectionist те өөрийгөө хамгаалсан юм үйлдэл юм уу эсвэл үнэхээр одоо энэ бол ингээ маш том зах зээл байна. Энд маш их одоо нөгөө ашиг хийх одоо боломжтой байна. Потенциал байгаа учраас энэ салбарт ерөнхийдөө орж ийн үү? Чиний харж байгаа. За зүгээр ингээ бодоод үзэх юм бол сая өмнө ярьсан шин хойлоо нөгөө ингээ хөгжмийн зах зээлээс бүрдүүлдэг, подкастын зах зээлээс бас орлогоо бүрдүүлдэг гэдгсэн. Тэгээ үндсэндээ бол энэ чинь нөгөө хөгжим болон хөгжмөөр дамжуулан зар сурталчилгааны бас одоо томоохон хэсгээр бол энэ өөрийнхөө орлогыг бүрдүүлж ажилладаг. Тэгээд өнгөрсөн жилийн хувьас авах юм бол энэ жилийн орлого нь бол илүү борс үзүүлэлттэй гарч ирсэн байна Spotify-ыг. Гэхдээ зүгээр ингээд яг ингээд нөгөө гурван чиглэлд нь хараад үзэх юм бол үндсэн нөгөө аудио букийн зах зээл нь бол 2-3% өсөлттэй гарч ирсэн юм байна. Тэгээд яг өөрсдийн талаас юу гэж үзэж байгаа вэ гэхээр ер нь бол хүмүүсийн ном унших соёл бол өөрчлөгдөж байна. Илүү аудио хэлбэрлөө ингээд орж байгаа. Тэр нь бол угаасаа ойлгомжтой байсан. Ковидын үеэс хойш ахуулаад бол энэ аудио платформуд, аудио ном уншдаг платформуд бол эрчимтэйгээр ингээд гарч ирсэн. Энд дээр ч гэсэн Amazon өсөлтийг бас дуртахгүй байж болохгүй. Тэгээ Spotify-ын зүгээс юу гэж үзээд байгаа гэхэлэр хэрвээ бүр үндсэн сэдв рүү ороход хэрвээ Spotify уншигчдад цахимаар болон одоо бит хэлбэрээр ном унших боломжийг нь дээрээс нь сонсох боломжийг нь ингээ гурвалсан уялдаатай ингээ олгодог болчих юм бол Spotify-ийн аудио стримингийн одоо зах зээл нь бол илүү өсөлттэй гарч ирнэ. Ингэснээрээ буцаагаад үзэх юм бол нөгөө нэг алдаад байгаа зах зээлийн бууралтыг бол олох боломжтой гэсэн үндсэн стратеги барьж ажиллаад байгаа юм билээ. Энэ ч утгаараа бас нөгөө бусад одоо Apple Book гэдэг ч юм уу тиймэрхүү одоо платформудаас илүү ялгарч харагдаад байгаа юм байл л дээ. Тэгээ миний бодлоор тэгтээ яг энэ одоо bookshop-та ингээ хамтарснаар бас хэр их хүмүүс ингээ битээр захиалга хийж авах юм болоо. Яг bookshop-та харах юм бол Spotify ч өөрөө нэг дүндийн зуршлагчийн үйлчлэгээ үзүүлээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Bookshop ч өөрөө бас яг бодоод үзэх юм бол одоо зүгээр бит бол баг компани биш, зүгээр логистикийн одоо номнуудын логистикийн үйлчлэгийг хариуцдаг. Тэгээ та жишээлбэл нэг ингээд сайтаас ном захиалах юм бол та тэр bookshop-оор захиаллаа. Хаана одоо тэр юуг хайлаа. Хаана байршлыг нь хайлаа, тэрийг нь буцаагаад хэрэглэж түгээдэг одоо платформ bookshop чинь. Тэнгүүд Spotify дээр тэр үйлчлэг нь болохоор та нэг товчлуур дарлаа, тэр нь bookshop руу шилжлээ, bookshop-оосоо буцаагаад хэрэглэлт рүү ингээ очино гэсэн юм зураглал харагдаад байгаа хгүй. Тэгэхээр эсрэгээрээ энэ нөгөө юуны одоо энэ аудиобукээс орлуулж байгаа орлого дээр хэр их нэмэгдэж гарч ирэх юм болоо гэдэг дээр бол би бол хувьдаа л жоохон асуултын тэмдэгтэй л байгаад байгаа. Тийм ээ те. Окей. За тэгээд юу болох нь харъя да тий. Дараагийн сэдв бол сая баг он гарснаас хойш нэлээд ялангуяа Монголтой холбогдсон болохоор Монголтой бас нэлээд дуулан шугантай холбоотой хэрэг боллоо. Энэ бол яалтчгүй оюутлогын эзэмшигч компани Rio Tinto бол өнгөрсөн онд
өнгөрсөн оны сүүлээр энэ онол Glencore гэх компанитай Их Британд бүртгэлтэй Glencore гэх компанитай бол гэрээ байгуулнаа гэсэн одоо юу бол явж ирсэн. Энэ гэрээ одоо хилцэл бол явж ирсэн. Энэ хилцэл юу нь юу болоод байна? Энэ хоёрын хооронд ямар одоо хилцэл болох гээд байна вэ гэдгийг тайлбарлах юм бол За хаанаас эхлэх вэ? Ер нь бол шууд гэрээнээс эхлэв билээ. за ерөнхийдөө энэ дийл юу болоо? Зэсийн үн гинт бүр амар өслөө. 1 жилийн дотор 45%-аар өсөөд яагаад вэ гэсэн чинь хоёулангийн 7 хоног болгон ярьдаг сэдвтэй шууд холбоотой. Тэр болохоор химэл оюухан. Тэгээд химэл оюуханыг хөгжүүлэхэд зэс маш их хэрэгтэй байна. Гэсэн ерөнхийдөө үндслэлтээр зэсийн үн маш өндөр үнэтэй болсон. Тэгэхээр энэ олон компаниуд ерөнхийдөө тэгвэл зэсийн маш том ингээд хөрөнгө оруулалтууд шин одоо нөгөө нэг майнинг газруудыг ерөөхдөө бол прожектуудыг бол хөтлөх хэрэгтэй юм байна. Тийм ч учраас дэлхийн том одоо ашигт малтмалын компаниуд хоорондоо одоо нийлэх хэрэгтэй, нэг нэгнийгээ худалдаа авалт нэг нэгнийгээ одоо худалдаж илүү том компанийг бий болгосноор одоо энэ зэсийн том одоо төслүүдийг ерөнхийдөө хөдөлгөнөө гэсэн ийм үндслэлээр ерөнхийдөө одоо mergers and acquisition гэж ярьдаг, M&A боёо англиар тийм худалдаа авалт M&A гэж ярьдаг та. M&A-д ерөнхийдөө ингээд бий болсон байна. Тэрнийх нь нэг дийл нь болохоор энэ дийл байла. Rio Tinto, Glencore. Rio Tinto, Glencore хоёр бол хоёулаа дэлхий дээр одоо топ 10-т ордог ашигт малтмалын том одоо компаниуд байна. Тэгээд Rio Tinto Glencore гэдэг компани 260 тэрбум доллараар худалдан авах хүслээ бол сая бол гаргасан. Тэр нь болохоор 2025 оны сүүлээр. Гэхдээ ер нь энэ хоёр компани бие биенийгээ худалдан авалт хий гэсэн санаа бол хамгийн 2014 оноос хойш л ерөнхийдөө яригдж эхэлсэн юм байлээ. Гэхдээ тухайн үеийн Rio Tinto-гийн ерөнхийлөгч буюу одоо CEO нь болохоор бас яг төдийлөн яг иймэрхүү төрлийн дийлэнд бол нээч тийм сонирхолтой байгаагүй. Гэхдээ Rio Tinto та нар мэдж байгаа саяхан болохоор яг өөрөө бас нөгөө нэг ерөнхийлөгч солисон CEO солисон. Шинэ CEO нь болохоор Simon Trott гэж залуу байгаа. Тэгээд энэ хүн бол шууд яг энэ Glencore 260 тэрбум доллараар худалдаж авъя гэсэн энэ гэрээг хилцүүлгийг бол маш хурдан одоо хурцсагсан. Тэгээ 2 сарын 5-нд болохоор яг одоо энэ дийлийг бол эцэслэх гэсэн нэг тийм одоо дедлайн бол байсан тий. Тэгээд энэ дедлайнда болохоор хоёр компани одоо яг тэр гэрээн дээр бол санал нийлж бол чадаагүй. Тэгээд энэ гэрээ бол ингээд цуслагдчих ах шиг байна. Дараагийн асуултаас өмнө тодорхойлох зүйл байгаа нь ер нь гэрээ нь худалдан авахтай холбоотой байсан юм уу эсвэл хамтын ажиллагааны гэрээ болоод тэгтээ зах зээлийн хувьд бол Rio Tinto Glencore-оос хамаагүй өндөр болохоор ер нь худалдан авах гэрээ болоод хувирч тийм үү? Энэ дээр таны жоохон тодорхойлох хийх юм бол тийм яг үнэн. Тэгэхээр зах зээлийн хувьд бол Rio Tinto нэг 160 тэрбум долларын үнэлгээтэй компани байгаа. Glencore болохоор нэг 76 тэрбум долларын үнэлгээтэй ийм хоёр компани байгаа. Тэгэхээр яг зах зээлийнх нь үүднээс ингээ хараад үзэх юм бол Rio Tinto арай өндөр. Тэгэхээр худалдан авалт ямар одоо А компани Б компани худалдан авалт хий гэхэд ерөөхдөө 3 аргаар худалдан авалт хийдэг. Нэг нь болохоор бэлэн мөнгөөр шууд одоо зодоод авчиж болно. Нөгөөх нь болохоор зээл босгож жагаад одоо худалдан авчиж болно. Гурав дахь нь болохоор хувьцаагаар худалдан авчиж болно тий. Тэгвэл ихэнх яг амьдрал дээр болдог M&A буюу худалдан авалтын дийлүүд болохоор комбинацтай бол явагддаг. Энэ дийл дээр ямар гэрээгээр явсан бэхээр 260 тэрбум доллар гэдэг нь хоёр компани нэг одоо нэгдсэний дараа энэ more like merger байхгүй юу? Хоёр компани нэгдсэний дараах одоо компанийх нь тэр шинэ буюу одоо шинэ компани equity те хувьцаа нь хэд байх вэ гэдэг дээр бол нэлээд маргаан гарсан юм шиг байна. Тэгэхээр нэг талаасаа Glencore болохоор энэ шинэ компанийг бий болгоход би тэр шинэ компани 40% хүсэж байна гэсэн бол Rio Tinto болохоор шинэ компани 32%-ийг л би Glencore-д өгмөр байна гэсэн тэрэн дээр нэлээд том маргаан гарсан юм шиг харагдсан. За хоёул тэр удахгүй ярина. Юуныхаа өмнө ер нь Rio Tinto гэдэг чинь юу гэдэг компани лээ, Glencore гэдэг чинь юу гэдэг компани лээ. Ер нь л ихэнх монголчууд Rio Tinto-г бол оюутлогоор дамжуулж мэдж байгаа. Rio Tinto ч өөрөө ашигт малтмалын бас компани байгаад байгаа. Тэгэхээр үндсэн үйл ажиллагаа нь ер нь юу юм бэ те гэдэг дээр хоёр компаниг тус нь ярих юм бол за маш хурдан ингээд яхад зүгээр хоёулаа ер нь бол ашигт малтмалын компани. Rio Tinto бид нэр хүн болгон мэднэ Монголд яагаад гэвэл оюутлогоогийн одоо тий хувьцаа эзэмшиг 66% байх тий. За Glencore бол яг адилхан бас Rio Tinto шиг ашигт малтмал. Гэхдээ ашигт малтмал гэдэг чинь дотроо зөндөө олон одоо юунд хуваагдаж чинь тий. Зарим нь болохоор илүү алтыг ухаж чинь юм уу тий. Экспортлж чинь зарим нь болохоор нүүрс за тэгээд зис за тэгээд төмрийн хөдөр
За тэгээд өөр одоо ховор элемент RRE гэх те газрын ховор элемент гэх янз бүр байна. Яг Rio Tinto-гийн хувьд бол илүү одоо зис болон одоо төмрийн хөдөр дээр илүү давангаалсан ийм компани гэж бол харагдаж байгаа. Coal нүүрстэй байсан боловч 2018 онд өөрийнхөө нүүрсийнхөө бүх хамаарлыг бол гаргаад тэрнээс ингээд 100% гарсан гэж мэдэн дээр бол би харагдсан. За Glencore-ийн хувьд болохоор адилхан бас яг зэсийн хувьд бол айгүй өндөр одоо концентрацтай. Тэгээд төмрийн хөдөр бол харин бараг байхгүй. Тэгтээ нүүрсээрээ бол маш өндөр 130 миллион тонн жилд бол ерөөхдөө гаргаж байгаа ийм компани байгаа. За тэгээд зүгээр зэсдэр нь ингээд хараад үзэх юм бол маш сонирхолтой. Энэ хоёр компани хоёулаа дэлхийд өнөөдөр эхний 5-д бол ордоггүй. Эхний 5-д болохоор зэсийн нөөцөөр зэсийн нөөцөөр буюу одоо зэсийн нөөц гэхээсээ илүүтэйгээр нэг жилд үйлдвэрлэж байгаа зэсийнх нь одоо хэмжээгээр илүү ранклт юм билээ. Гэтэ яг нөөцөр нь ч гэсэн ер нь бол ранклж болох бах. Тэгээд нэг жилд үйлдвэрлэж байгаа зэсийнх нь одоо нэг бүтээгт хэмжээгээр нь гэхээрээ нэгт BHP гэдэг компани байгаа. Хоёрт болохоор Freeport McMoran ингээд ерөнхийдөө доошоо явж байгаа. Тэгэхэд Rio Tinto Glencore хоёр болохоор 6-7-д ерөнхийдөө болж агсаж байгаа. Номер 1 нь болохоор жилд за 2 миллион тонн үйлдвэрлэдэг бол Rio Tinto Glencore хоёулаа ерөнхийдөө жилд нэг 800 мянган одоо тонн үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр Rio Tinto Glencore хоёр ингээд нэгдсэн бол зэсийнх нь нэг жилийнх нь хэмжээ хэд болох вэ? 800 үржлэн 2 гэхээр 1.6 одоо миллион тонн болно гэхээр нэг ерөнхийдөө дэлхийд нэг ихний 3 руу ерөнхийдөө шахаж оруулах байсан юм байлээ. За тэгэхээр ааштай тийм миний дараагийн асуулт нь бол та сая өмнө бас ярьлаа. Ер нь энэ гэрээ чинь нөгөө гэрээг одоо энэ гэрээний хилцэл хийгдэхгүй байгаа. Хилцлээс бол 2 сар хоёлаа зөвшөлдсөхгүй байгаа гэд 2 сарын 5-7 сонгож ирсэн те. Тэгсэл 5-нд бол хугацаанд дууссан байгаа. Тэнгүүд юуг зарласан бэхээр баг саяхан зарлахтаа ер нь бол хилцээр ер нь амжилтгүй болчлоо те. Хэрвээ боломжтой бол баг 6 сарын дараа дахиж яригдана гэж зарагдчихсэн. Тэг миний ойлгосноор бол та сая бас тайлбарлахдаа дундын компани хувь тохироог учраас цуцлсан гэж ойлголоо. Тэгэхээр ер нь таны зүгээс бол яагаад цуслагдчих вэ гэдэг шалтгааныг дэлгэрэнгүй ярих юм бол хоёр шалтгаан байна. Эхнийхэн шалтгаан нь болохоор governance. Governance гэдэг нь болохоор шинэ компанийн одоо удирдлагын бүтэц гэх юм уу те тэр удирдлага дээр хэн байх вэ гэдэг дээр маргаан гарсан тэрэн дээр шийдвэр гарч чадаагүй. За тэрэн дээр болохоор 3 хамгийн дээр ерөнхийдөө 3 хүн байгаа байхгүй юу. За 3 entity. Эхнийх нь болохоор chairman гэдэг компани одоо chairman гэж хүн байгаа. Хоёр дахь нь болохоор компани захирал буюу CEO гэж хүн байгаа. Гурав дахь нь болохоор туз гэж байгаа те board. За тэгэхээр энэ 3 дээр болохоор Rio юу хүссэн бэ гэхээр chairman дээр өөрийнхөө хүнийг тавихыг хүссэн. Тэр нь болохоор Dominic Barton гэх хүн байгаа. Хоёр дахь нь болохоор захирал буюу CEO дээр бас өөрийнхөө хүнийг тавихыг хүссэн. Тэр нь болохоор Simon Trott. Тэгээ гуравт нь болохоор одоо төлөөлөх удирдлага одоо туз те. Туз дээрээ болохоор majority буюу дийлэнх хувийг болохоор Rio-гийнхаа хүмүүсийг тавина гэсэн санал гаргасан байна. Тэгсэн чинь Glencore no way. Байж байгаа. Гээ гүүгөө тийм байхгүй гэд. За тэгээд энэ дээрээ ингээд одоо маргаан хэлсэн байна. За хоёр дахь нь болохоор яг чиний хэлсэн шиг үнэлгээ тий. Шинэ компани бий болоход Glencore шинэ компани 40% авмаар байсан. Тэгсэн чинь Rio Tinto болохоор 32% л өгнө гэсэн. Тэгэхээр энэ дээр 8% зөрөө гарсан. 8% зөрөө болохоор хоёр тал хоёулаа өөр ингэсэн шалтгаантай. Гэхдээ илүү Glencore-ийн шалтгаан нь болохоор Rio Tinto чи манай одоо намайг баг үнэлээд байна л гэсэн. Ер нь бол яагаад баг үнэлээд байна? Би бол одоо чиний үнэлгээнээс би хамаагүй одоо илүү үнэтэй тий. Яагаад үнэтэй вэ гэхээр зэсийнхаа одоо Glencore-ийн зэсийн ассетуудыг үнэлэхдээ одоо энэ 45%-ийн энэ өсөлттэй тэгээд ирээдүйн энэ зэсээр болох энэ зөндөө олон потенциалуудыг чи хангалттай одоо өөрийнхөө үнэлгээндээ одоо нэвтрүүлээгүй байна гэж харсан. Тэгээд нүүрснийх нь бас ингээ үнэлгээг илүү багаар тавьсан байна гэсэн иймэрхүү зүйлүүд дээр ерөнхийдөө бол хоёр тал хоорондоо бол одоо шийдэлт хүрч чадсангүй. Glencore-ийн зэсийн үнэлгээ нь ер нь ковидоос хойш айгүй өссөн үзүүлэлт харагдчихсан. Тэгээд энэ дээр за тэгээд үнэлгээ нь бол нэлээд өндөр болоод ирчихэж байгаа шүү дээ Glencore-ын тий. Тийм ер нь бол одоо байгаа үнээсээ дор хаяж Glencore 40% одоо премиумтэй гэж байгаа байхгүй юу. Энэ хоёр чинь хоёулаа одоо exchange дээр тий үнэлгээтэй компаниуд байгаа тий. Тэгээд
бирж дээр гэсэн хөрөнгөний бирж дээр тий. Тэгэхэд одоогийн хөрөнгөний бирж дээр байгаа үнэлгээнээсээ доор хаяж одоо 40%-аар илүү буюу 40% премиумтэй намайг бол худалдаж аваа гэсэн дүр зураг гарсан. Тэгэхээр тэр чинь хит үнэтэй ингээд ямар нэгэн компани худалдаад авчих юм бол Rio Tinto-гийн одоо байгаа оршин сууж байгаа өөрсдийнх нь existing shareholders буюу одоо байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьд болохоор тэр нь бол муу мэдээ болоод Rio Tinto-гийн хувьцаа унах магадaltaй байсан учраас Rio Tinto бас overpay буюу одоо илүү үнэтэйгээр стратегийн одоо потенциал стратегийн хувьд бол энэ зөв авах ёстой зөв компани боловч яг үн дээрээ бол тохирч чадахгүй. За тэгэхээр ялч Rio Tinto-г ярихаар бол Монгол улс бол холбогдох нь аргагүй. Тэгээд ерөнхийдөө энэ гэрээ цуцлж байгааг харах юм бол ер нь Монголын оюутлогын байр суураас илүү өндөрсөж эхэлж байна л да. Тэгэхээр энэ гэрээ ер нь Монголд хэрхэн ашигтай бай, Монгол буюу оюутлогын ер нь удирдлага болон оюутлогод ямар одоо өөр ашигтай байв гэдгийг ярих юм бол зүгээр Монголынхаа эдийн засгийг ингээ хальт харах юм бол Монголын эдийн засаг бол ерөнхийдөө жилд нэг 24 тэрбум долларын одоо эдийн засаг байгаа байхгүй юу. Тэгээ 24 тэрбум долларын эдийн засгийнх нь нийт бараг 75% те өнөөдөр бол яг экспортоос бий болж байгаа. За тэр 75%-ийн экспортыг өнөөдөр юу бүрдүүлж байна гэхээр 90% нь ашигт малтмал өнөөдөр уул уурхай буюу одоо ашигт малтал бүрдүүлж байгаа 90%. Тэр 90%-ийн ашигт малтмалыг ингэж хараад үзэх юм бол тэр дотор нь 50% нь ерөнхийдөө манай нүүрс байгаа. Нүүрстэй холбоотой үйл ажиллагаанууд. Тэгээ 20% нь болохоор өнөөдөр зис байгаа байхгүй юу. Тэгэхээр зис гэдэг чинь өөрөө одоо манай эдийн засгийн хамгийн одоо чухал эдийн засгийн хөдөлгөөрүүдийн нэг гэдгийг эхлээд бол хэлмээр байна. За хоёрдугаарт зис дотроо өнөөдөр яг хөдөлгөж байгаа хамгийн том компани хэн бэ гэхээр яа харахгүй Rio Tinto оюутлогоо хоёрын одоо хамтарсан одоо манай зэслийн юу байна те уурхай байна. За оюутлогоо гэдэг компани өнөөдөр бол миний харснаар жилд дунджаар нэг 175 мянган тонн зис жилд үйлдвэрлэдэг. Тэгэхэд хоёулаа түрүүн ярьсан Rio Tinto болохоор нийт группийнхаа хувьд бол жилд нэг 800 мянган тонн үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр 800 мянган тонн үйлдвэрлэж байна. Тэрнийх нь 170 мянган нь болохоор оюутлогоос гарч ирж байна. Оюутлогоо хэрвээ өнөөдөр яг одоо underground дээр гаргаад те яг одоо ramp up буюу хамгийн одоо өндөр пик дээр хүрэх юм бол нөөц нь болохоор жилд нэг 500 мянган тонн зэсийг үйлдвэрлэх боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр 500 мянган тонн 8 зөвхөн бол бараг 50-аас илүү хувийг ерөнхийдөө бол бүрдүүлэх чадвартай стратеги маш чухал ерөнхийдөө бол ийм уул уурхай болох потенциалтай орд болох ийм потенциалтай байгаа байхгүй юу. Хэрвээ өнөөдөр Rio Tinto Glencore-ыг худалдаж авсан байсан бол Glencore-ийн 800 мянган тонн одоо өөрөх нь юунд нь ороод ирнэ те. Тэгэхээр маш том одоо ийм зэсийн том компани болох байсан. Тэгээд нөгөө хамгийн анх би ярьсан нөгөө том зэсийн төслүүдийг ингээд хөдөлгөхөд энэ хамтарсан том компани чинь хамаагүй том нөөцтэй болох байсан. Хэрвээ тэгсэн бол оюутлогоо өнөөдөр энэ шин том одоо хамтарсан компанийн хувьд хэр чухал одоо орд байх байсан бэ те. Тодорхой хэмжээний бол чухал. Тэгтээ бүр хамгийн том одоо чухал нь бол биш л байх байсан баг те. Тодорхой хэмжээний хувьд одоо хэрвээ энэ дийл бий болоогүй учраас оюутлогоо биш Rio Tinto яах аргагүй өнөөдөр оюутлогоо дээр маш их одоо фокустэй хүссэн үсэг өөрөхдөө өгч чинь. Тэгэхээр миний бодлоор бол энэ дийл бий болоогүй учраас оюутлогоо одоо Rio Tinto-гийн хувьд маш чухал одоо орд одоо хэвээр үлдлээ л гэж зөвөр миний зүгээс бол харж байна те. За ойлголоо. Тэгэхээр ер нь Rio Tinto болон Glencore-тай холбоотой гэрээний асуудлууд юм байлаа. Тэгээ бараг 6 сарын дараа дахиад энэ гэрээ үргэлжлээд яригдах гад байх шиг байна те. Яригдаж магадгүй, яригдахгүй ч магадгүй те. Ойлголоо. Тэгэхээр за юм байна. Тэгээ манай нөгөө supply chain буюу гинжин хэлхийний хамгийн одоо суурьд байгаа асуудлууд ингээд ярьж дуслаа. Тэглээ. Яг тэглээ шүү. За сүүлийн мэдээ болохоор манай Boltco-гийн мэдээ байгаа. Энэ нь болохоор OpenAI Codex гэдэг байгаа тий. За Codex нь болохоор дөнгөж сая одоо macOS дээр өөрөнгө гэсэн апаар гарч ирлээ. Энэ юу болоод байна? За тэгэхээр сая Codex ч юм бол нөгөө аль 2025 онд өөрийнхөө introduce хийгээд OpenAI-ийн зүгээс бол Codex гээд нэг биш нэлээд олон агентыг ингээд юу яасан? Цуглуулсан AI туслахаа гэдэг бол зарлж ирсэн буюу энэ нь илүү нөгөө бизнес уучлаарай софтвер инженер болон мөн кодны одоо суурьгүй хүмүүст зориулагдсан гэдгийг бол илэрхийлж ирсэн. Тэгээд энэ сар бол саяхан 3-4 хоногийн өмнө бол macOS дээр юу аппликейшн гаргаж зарлалаа буюу та macOS-ийн
Codex Snap руу ороод энэ дээр код бичих, вебсайт угсрах болон кодтой холбоотой бүхэл ажлыг AI туслаараа хийх боломжтойгоор гарч ирж байна. Тэгэхээр яг уу оны өмнө угаасаа гарсан байсан вебсайтаар Codex-ээр ороод угаасаа одоо девелоперууд болон сонирхогчид өөрсдийнхөө ингээ аппуудыг бий болгох боломжтой байсан. Яагаад заавал одоо яг энэ macOS дээр яг аппаар орох тэр нь одоо тэрний илүү тал сул тал. Ялч энэ дээр нөгөө нэг яг AI туслах гэж гарч ирээд байгаа боловч яг энэ олон агентуудыг зэрэг ажилуулах платформ одоо хэрэгтэй байсан болохоор аппликейшн болж гарч ирж байна гэж бол би хараад байна. Гэхдээ эхний ээлжинд бол юун дээр гарлаа, Mac дээр гарлаа. Тэгээд дараагийн ээлжинд мэдээж бол Windows үйлдвэрлэлийн систем рүү бол хувирах байх. Тэгээ үндсэндээ бол эн чинь яагаад байна гэхээр та жишээлх юм бол код бичдэг хүн байлаа гэж бодъё л да тий. Одоо тэнгуү танд код бичдэг шүү дээ. Бодлоо. Код бичдэг хүн байлаа гэж бодонгууд олон үйлдэлийг зэрэг хийх боломжийг бол боломж тун хязгаарлагдмал. Жишээлх юм бол та бага хаана гарч байгааг алдааг ингээд харах цаа фич хийхтэй эсвэл ингээд маш том одоо хэмжээний кодчлалыг бол нэг бүртлэг ингээд хийх нөхцөлд бол танд нэг бол маш их олон ажилт хэрэгтэй, нэг бол маш олон AI хэрэгтэй буюу ингээд single буюу одоо Copilot ч юм уу те иймэрхүү агентууд хэрэгтэйсэн. Нөгөө талаас бол Codex application одоо app болж гарч ирснээрээ бол юг шийдэж байгаа гэхээр за жишээлх юм бол таны баг чи хаана байгаа юм бэ те. За тэнгууд танд за энэ одоо код дээр энэ кодинг дээр ямар одоо сайжруулалтыг хийх юм бэ гэдгийг өөрөө тооцоолоод засах боломжийг бол Codex олгоод байгаараа хүмүүсийн ашиглахад бол хамгийн suitable одоо боломжтой AI юм а гэдгээр бол гарч ирж байгаа. За тэнгууд бодоод үзэхээр software engineering буюу эсвэл бол код мэдгүй миний ажил юу болж ийнэ гэхээр тэр олон агентуудыг менеж хийх одоо шаардлагатай болсон. Тэнгууд менеж хийхийн тулд надад ямар нэгэн платформ хэрэгтэй болсон. Тэр платформ одоо ингээд гарч ирж байна гэдгийг бол илэрхийлээд байгаа. Яг үний хэлбэл би Codex-ыг бол сайн мэдэхгүй байна. Яг OpenAI-аас гарч ирсэн бүтээгдэхүүнхээр яг миний харж байгаагаар OpenAI чинь одоо ихэвчлэн илүү одоо B2C те яг эцэг хэрэглэгчд зориулагдсан бүтээгдэхүүн одоо ChatGPT ч юм уу тэгсэн чинь болохоор одоо чинь Grok болохоор илүү одоо social interacts дээр тулгуурсан. Яагаад гэвэл нөгөө одоо X Twitter дээр байгаа учраас те cloud болохоор Anthropic cloud болохоор яг илүү одоо энэ код бичдэг developer-т илүү зориулагдсан гэж ерөнхийдөө миний бол нэг тийм нэг том зургийн одоо нэг би нэг тэгж одоо хуваагаад байдаг байхгүй юу. Тэгэхээр Codex ер нь одоо энэ cloud-ийн Anthropic cloud-ийн бүтээгдэхүүнтэй ерөнхийдөө харьцуулахад ер нь хэр сайн бэ? Ер нь ерөнхийдөө за тэгээд ирээдүйд бас одоо энэ developer ер нь landscape те энэ ер нь одоо landscape ерөнхийдөө хэрхэн өөрчлөгдөх вэ чиний талаар? Codex-ийг яг хүмүүс юутай илүү харьцуулт юм бэ нэ гэдэг тэгээд би бас харж үзлээ. Тэгэхээр инженерчлэлийн хувьд бол Copilot-тай илүү харьцуулаад байгаа юм шиг байна. Тэр нь болохоор юу вэ нэ гэхээр үйл ажиллагааны загвар, дээрээс нь ажиллах одоо шинж чанар. За тэгээд ажиллаж байгаа тэр sandbox буюу орчин, тэгээд үр дүн гэдэг дээр бол илүү ингээ хувааж харьцуулт юм билээ. Энэ нь нөгөө бусад одоо платформуд байгаа штэ. За жишээлх юм бол UI UX-ийг ингээ ашиглаад UI-ийг хийх одоо Figma дээр ч юм уу те бодоход одоо тэр одоо юулууд руу програмууд руу синк хийж ажиллахдаа Codex нь сайн байдаг гинэ. За би ямар Mac-тай биш. Чи Mac-тай юм шиг байна те. За Mac-тай хүн тэгээ хэрэглээд өөрийнхөө сэтгэл бодлоо цаг хуваалцаарай. Одоо цаг амжих юм бол энэ Codex дээр код мэдгүй хүмүүс ингээд reel болгоод ингээд бичээд байгаа байхгүй юу Codex дээр. Би тэгээд яг нэг цаг гарах юм бол нэг тэгэж ингээ оролцож үзэж контент болгоё даа гэж бодоод байна. Надаас заагаарай заяа. Тэгээд миний хувьд бол нөгөө нэг юу өгөөд prompt өгөөл тэгээд нэг юм ухсрах боломжтой. Ер нь бол бидний хувьд бол баг vibe coding л гэсэн үг үстэй тийм. Vibe coding гэсэн үг байна. Тэгээд яг мэдээж нөгөө мэрэгжлийн одоо software engineering хувьд бол илүү мэрэгжлийн түвшинд ашиглах. Гэхдээ cloud-а бол Codex-с яг нөгөө кодны хувьд бол ялтчгүй илүү гэж мэрэгжлийн хүмүүс нь бол үзээд байгаа юм билээ шүү. Тийм. Би бас тэг сонссон. Окей. За тэгээд энэ юу болох нөө? Тэгвэл энэ 7 хоногийн дугаарыг ингээд өндөрлөө. Тэгээ манайхан бас Codex-ийг хэрвээ ашиглаж үзсэн бол мөн дээрээс нь энэ Riot-ийн асуудлууд дээр манайхан бас юу гэж бодож байна гэдэг комментээр илэрхийлээрэй. Тэр хоёулын зөд бас буруу зөв ярьсан юмнууд зөндөө байгаа. Тэгээд ярьж амжаагүй зөндөө олон бас одоо чухал мэдээллүүдийг нюансуудыг бас орхитуулсан байж магадгүй те. Тэгэхээр бүх одоо санал бодлоо сайхан хуваалцаад комментлаарай. Окей. За sounds good. За дараагийн дугаараар уулзъя. Бараг цагаан сараар уулзах юм шүү те. Харин тийм байна. За тэгээ